За сайн уу манайхаа өдрийн мэндээ нөгөө үдстэн багийнхаа бүсгүүчүүдээс сууж байна. Тэгээ бид хэд сая өдөө гадаа явлаа, хот хүрээндээ сар гарan ажиллаа, зөндөө олон хүмүүстэй уулзлаа, ярилцлаа, уншиллаа, амжилттай барилаа, өөлүүллээ, дуулууллаа гэх шиг юм боллоо. Тэгээд эцсийн дүгнэлт юу гэж хийж өгөх вэ? Хүмүүсээ та нар яг яаж амьдраад байгаа юм бэ? Ямар өөртөө хайргүй, өөрийгөө харгисалж амьдраад байгаа юм бэ гэмээр тийм сэтгэл төрөөд байна л та. Тэгэхээр энэ дээр та хэд маань ер нь одоо бид нар нэг тийм өөрийгөө хайрлахгүй бол хажуудгаа хайрлахгүй, эх орноо хайрлахгүй нэг тийм харгис хэрцгийг хойдсон тийм хүмүүс болсон юм шиг тийм сэтгэл төрж байгаа. Тэгэхээр энэ дээр та хэд маань бас өөрийнхөө саяын имчилгээ, үйлчлэгээ юм хийхэд туршлагаас ярилцаад яаж энийг гаргаж болох вэ? Хүн өөрийгөө хайрладаг тийм имчилгээ байж болох вэ гэдэг талаас ярмаар. За бид бүгд чинь үйл ажиллагаа эхлээд нэг сар 2 сар болж байна тийм. За энэ хугацаанд одоо ингээд бас маш олон хүмүүс янз бүрийн одоо өвчтөө гэх юм уу янз бүрийн амьдралын асуудалтай хүмүүс маш их ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс ингээд ажиад тахад хүн гэдэг юм чи ер нь бүх юм сэтгэлтэй нуудаг болчих. Өр удамдаа хэлдэг үү? Ах дүүтэй хэлдэг үү? Хань ижилдээс гарах хэлдэг үү? Хүн гэдэг юмтай уулын сүргийн тогтолцоотой ингээ ив ихтэй би үнийгээ дэмэндэг нэгэндээ болохгүй байгаа минь одоо тусалж дэмэндэг тийм ээ. Өвдөө гэхэд яагаад өвдчихгүй яав юу гэх тэрэнд анхаарал тавьдаг, хайрладаг ийм мэсэрэл одоо бүр удам нь өвддөг хүн нь удах болчих. За одоо манайх тийм үгүй шүү. Хүн битгий хэлээрээ манай хүүхд ийм шүү. Манай нөхөр ийм шүү. Одоо тэгээ бид нар хүнд хэлэхгүй байгаа маа тэгээд ингээд цаслаа хийлгээд ингээ одоо хайж яж байгаа та нар дээр ирлээ гэж. Энэ өвчнийг бол тэр өөрөө өсөөгүй шүү дээ хийсч ирсэн. Гэхдээ удамд аль нэг удамд болохгүй байгаа учраас тэр хүн дээр нэг талаараа бас одоо удамд иж байгаа гэм гэх юм уу тийм сав биед өөрхөн биед нээж байгаа бас нэг юм байгаа гэдэг. Гэтэл хүн тэрийгэ мэдчихэж тэрийг хайрлах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Үнэхээр хүмүүс одоо өөрийгөө хайрлахгүй болчихдаг чинь тийм ээ. Хавсантай болохоор өвчтөй гэдэг асуудалтай байгаа хүмүүс бол магадгүй тэр удам дотор хамгийн хүчтэй ч байж магадгүй тэрийг нэг тийм өөрийн биеэрээ илээж өгөх үүрэгтэй. Бид нар бас тэрэнд нэмжлэг үзүүлж болох юм байна. Ер нь хийж байгаа үйлдэл тийм байна. Манай ээж чинь манай аав чинь бидний төлөө явдаг гэсэн. Тийм ээ одоо тэгсэн чинь энэ хүн боо ингээ харагчлаа, ингээ өвдчихлээ, ингээ хавтар тусчлаа. Одоо бид ингээд энэ хүний яах вэ? Тэгээ удам чи тэнийг нэг асардаг юм байна. 1 сар, 2 сар, 2 жил, 5 жил хамаагүй асарчаад бүр ингээд залхаад одоо зүгээр одоо бид ингээд бүр асардгаар асарчлаа. Одоо та нар нэг л авалтаад үзэн ицсэн юм бол нөгөө тийм үү? Одоо бид бүх газар явсан бүр болохгүй. Одоо та нар л юм тэгээд зөндөө барьсан гэж байгаа юм. Тийм үү? Зөндөө бид нар тосолж яасан, илжсэн, юу гэжсэн, домжсэн л гэж байгаа юм. Гэтэл яг тэр гүцтэй хайраа гаргаж ирсэн. Үгүй. Ерөөс хайр тийм дутуулах шүү дээ. Яг тэр хүн дотоод руу хандаад өвдсөн хүний дотоод руу хандаад ирэх хэрэгээр өөрөө ирэхгүй ингээд уйлаад би үнэхээр удмаа залхааж ин тэг өөр хүүхдүүдэд залхааж ин би өхмөр юм гэж. Гэтэл үгүй шүү дээ тэр хүн хайр хэрэгтэй. Хайрлаа дотоод мөн чанар өөрт нь байгаа тэр хүчийг гаргаад ирэхэд тэр хүн магаш нүдний ярилцаад ярилцаа тийм ээ. Хүүхдүүдтэй ч гэсэн ярилцаад хэлцгээд шал өөр чинь буугаад. Шал өөр болоод ирсэн. Ер нь үрдэм таад маань энэ дээр сая ихтэй асуудалтай нэг санал боллоо. Томоочлаад маа мэж сэрч. Тэгээд ер нь бол хавцсан хүмүүс хэлээд байдаг тийм. Хавцсан хүмүүсээс хөөрхөн хань ижлэн дагуулвал ирэх юм. Тэгээ бас нэг анзаарэгдэж байгаа юм. Ерөнхийдөө энэ хавцсан хүн дээр гэж хань ижлэн ажилтан байна. Үр хүүхэд нь харж хандаж ингээд одоо ингэж удаан аавгаа хараад ингээд гэж байгаа хүмүүс байсан. Дандаа хичнээн ч хөгшин бай хажууд нь асарч байгаа хүмүүс нь хань ижлэнд хүрээд ирж байгаа. За яг хөө энэ юуг харуулдаг вэ гэхээр өнөхөр одоо бид нар тэр нөгөө нэг Монгол хүний одоо дуун дээр хүртэл ярьдээ шүү дээ тэр ахын дүүсээрээ жаргах гэж сайхан дуу ярьдээ шүү дээ ахын нарыг өргөх гэж төрсөн ардын буйныг нэмэх гэж төрсөн гэл тэгэнгүүт өнөөдөр юу ахын дүүсээрээ жаргах вэ гэр бүл дотроо байгаа хэдэн хүмүүс өнөөдөр бие биенийг ойлгож хайлж чадах гэж гисэн. За тэгээд дээрээс нь хөөрхий мэдээж энэ харуулт ингээд стресс сэтгэл санаатай бас айгүй холбоотой шүү дээ. Одоо ингээд ирж байгаа хүмүүс дотор шүү дээ хань ижлэн ингээд залхацсан ингээд хоёуланд нь хөөрхий ингээд туслаад заслаа гэх. Үнэхээр ядарч байна. Би ядарч байна. Одоо би өөрийгөө бодъё гэд ингээд шийдсэн хүмүүс ирж байгаа.
Хамгийн гоё нь заслын дараа бүр ханы хайрлаг намайг тэгж хүнд байхад нэрээ тэгж засарч ирсэн байж гэдэг ингээд жоохон ухаалаа шал болоод ханыхаа эндээс нь төвшөөд гардаг. Гэтэл нөгөө харагдсан байгаа хүн бас тэрийг мэдэрчээд за би ч хүнд гайвуулж байна да. Тэ? Одоо энэ хүн маань ингээд зөвлөд ихэллээ. Хурдан явъя да. Ерөөсөө яг энэ бодлоосоо ингээд амьдралаас залхсан бодлоосоо тэр хүн нөгөө дотор байгаа хүн чинь тийм. Нэгэнд өөрөө амьдралыг үнэлж хайрлахгүй болол өөрийгөө хайрлахгүй зүхээд ирэхээр тэр сүнслүүд нэмдэг. Тэгэл яг нөгөө хүний амийг ингээ хамгаалж байгаас хүмүүс хувь тавилангийн өмөрөд явж байгаас хүмүүс хоёулаа хамгийн түрүүнд би эндээс үлдэхээ бараалж байгаа. Тэгэл нөгөө улам тэр хүний нөгөө готрол, гойныг тэг ингээл дотроо нэмдэг. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр өөрийгөө дараа нь ингээд ойлгож байгаа юм л та. Амьдрал яах вэ? Зовлон ирээлээ. Бидний амьдралаас дандаа жаргалыг авч явах хэрэгтэй юм уу? Яг бид нар зовлонтой цуг авч явдаг. Бид нар алаг ирэх хоруудыг амьдч штэ. Тэгээ энийг даваад гарчих л да. Залуу байж тээ чи. Тэгээ дараа нь чамд ямар томор шагнаа нэгэж гээл ингээл ярихаар хүрхээ сүүл рүү итгэл төрж эхэлж байгаа байхгүй. Итгэл төрөөд ирэхээр тэр хөөрхийн нөгөө салах гэжсэн хань үрдэл сүүл рүү ингээд өрөвдөдөггүй нүдийг хараад өөрчлөсөн байна гэдэг. Тэгэхээр тэр өвдсөн байгаа хүнд өөрийгөө ингээд үнэлэх ямар ч боломж өгөхгүйгээр байдалд оруулж байгаа. Өөрийгөө үнэлээд би чадна шүү. Би босон шүү гэдэг тэр хүний дотор байдаг нөгөө хүн гэж амтны сэтгэлийн юм тийм. Тэгэнгүүт тэр урам зориг гэж хүний урам гэж нэг юм байгаад байна да. Тэр урам зориг сэтгэлийн ингээд галын өрддөг юм байна л та. Ерөөсөө хамгийн түрүүнд урам үүсэж байгаа. Тэгээд урмыг ингээд асаад өгөх юм бол хүн өөрийгөө ингээд өнөөрий би чинь бас боломж байгаа юм биш. Бүхэн дуусчаагүй юм биш шүү гэх. Тэгэл итгэл найдвар ороод ирэхээр тэр хүн өөрөө за би болно доо, би чадандаа босно доо гэсэн тэр итгэлийг л өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд өөртөө тэр итгэлтэй болчихсон байгаа хүний цаашаа ингэж зүтгэж штэ. Тийм л үү. Яг би махад тэр би энэ бол энэ хий маань одоо ингэж нэг энд арилжаад эхлэхээр тэгээд бүх бие өөрчлөгдөж чинь сэтгэл санаа өөрчлөгдөж чинь тийм тэгэл нөгөө эд эрхтнүүд маань бүгд өөрчлөлтөнд орж байгаа шүү дээ. Тэр сэтгэлийн готрол одоо зорнол цөхөрч бүгдөө нөгөө тэр долгисууч гэсэн тэр хийхтэй тэр цаашдээ тийм. Яг хийхтэй ирэхээр одоо дотроо эрхтэн маань тодорхой хэмжээнд хөдөлж байгаа. Хий маань ихтэй ирэхээр тэр эрхтнүүд маань яаж хөдлөх юм бэ? Яг хөдлөх шаардахгүй шүү. Тэгэхээр ингээд харах бол тэр тэгээд энэ ч одоо барин шүү. Одоо нөгөө өөр илэрхийлэхгүй байхгүй ч одоо өөр тийм. Тэгээ бас дээрээс нэг юм анзаарчихсан. Тэгэхээр хүн өөрийнхөө дотоод хүчин дээрээс итгэдэг юм байна. Өөртөөс итгэдэг. Альва нэг өвчний шалтгаан ч юм уу шалтгаан дандаа бусдаа сайж идэг. Тэгээд нөгөө авралыг дандаа гаднаа сайж идэг. Тэгэхээр дотоод мөн чанар хүчин байна гэдэг хүмүүс тэр бол анзаардаг. За тэгээ бидний сая бариан дээр ч юм уу заслуудаа ингээд яг дотоод хүн өөртөө чиглээд тийм ээ өөрийнхөө ид исэн хүн одоо хүний загнадаг зааж дугаарай чашаар одоо тийм ээ хоолоо идгээ тийм гэтэл яагаад өөртөө ингэж команд өгч чаддгүй гэж би хөл гараа хөдлөх ёстой. За баруун гараа хөдлөе эрх өргөө хөдлөлөө сайн байна одоо тэгч өргөө хөдлөлөө сайн байна гэд эндээс бид нар хэлээд өгөх тэр хөдлөгч за өөрөө хэлээрэй гэхээр ингээд нэг өгдөгөө чих байгаа. Гэтэл энийг чи юу гэдэг тархиуд гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дотоод хүч өөртөө итгэл гэдэг юм байна. Үнэхээр одоо энэ цаг хүмүүс байхгүй. Дандаа бусдаас шалтгаан, бусдаас буруу, бусдаас хүч хэлдэг. Үүнтэй адилхан буруу бүх хүмүүстэй болцсон. Манай бүтэгээ өвдсөн одоо яах вэ? За зарим нэг ээж ирж байна. Манай би ганц охинтой ийм хөргөчүүлээд 5-6 хөргөний нэр бичээд жилтэй бичээд ирсэн. Одоо нэг сонгуулах цаас би баг ирэх гэж байгаа юм шиг. Ийм чадлагууд дараа сүнстэй болтлоо монголчууд бусдаас юм хайдаг болсон. Гэхдээ бидний дотоод өөрсдийн зүгээр чадах, зүгээр энгийнээр чадах юм аа хүн бусдаас хараад болсон. Ийм байгаа нь айгуу сүнсний үнэхээр монголчууд орой байсан. Үнэхээр зорой. тэгээд нь өөрөө хайр. Энэ ингээд тэнэгдэж өгч чадж байна одоо хэдүүлээ. Чадж байна. Одоо яг энэ Атрас уусан шүү дээ. ямар хүмүүс бол ямар ч байсан ирсэн гаднаас орж ирэхдээ бол ерөөсөө нөгөө дотор одоо нөгөө гэх юм уу. Ямар ч юм өөрийгөө хайрлах тийм хайр байхгүй болсон. Ерөөсөө заавал тийм одоо ингээд ерөөсөө бүх юм
Одоо ингээд ерөөсөө бүх юм одоо за би тэгтээ одоо ингээд харавсан хүн ингээд орж ирэхлээр за одоо энийг л хөдлөгдөг болохыг зөвхөн гар хөлөөл хэлж байгаа. Гар хөлнөөс илүү тэр хүнд өөрийгөө хайрлах сэтгэл юу ч алгүй шүү. Тэгээд та гараа хөдлөгдөө гэхэлэр хөдлөхгүй за ингээд хит хөдлөгөөд за одоо гараа хөдлөх гэхэлэр хэлэхлээр ингээд хөдлөгөөд байгаа. Тэгээд хэлэхгүй болох тэр хөдлөхгүй. Тэг ямар ч зүйл эхнэртэй нэг залаад гэж эхнэртэй хэлж байгаа. Чи намайг энэ гараа хөдлөх гэж хэлэх юм бол би хөдлөхгүй шүү гэж. Зөв. Команд нажууд нэг чинь. Тэг өөрөө болох тэр тэрнийг хөдлөх гэхэлэр өөрөө болохоор нэг за би ч та өөртөө хэлэхлээр чадахгүй дээ. Эхнэр чи хэлээрээ сууж. Ер нь бол хүн ерөөсөө өөрөө л чи бүгдийг хийжтэй. Чи энэ хуруу дээр ирэхдээ ганцаараа л ирсэн шүү дээ. Явахтаа чи ганцаараа л явна шүү дээ. Тийм үстэй. Хөөх юм хэцүү байна. Би өмнөөс чинь ингээд тэр өхлийн хүнд мөч би чамтай хамт туулаад байв. Хин хийж чадахгүй шүү. Тэгэхээр өөртөө итгэх хэрэгтэй. Өөрөө л ерөөсөө чи босвол өөрөө босно. Унуул чи өөрөө унна. Тийм учраас өөртөө итгээд өөрт итгэл бадраа зэрэг үед тэр өөрийгөө хүн хайлж эхэлнэ шүү дээ. Өө би ч чадчих шүү. Би ч бас мундаг байх шүү. Би ч нөө байх. Тэгээд бас нэг анзаарсан юм юу юм гэхээр одоо нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой юм хүмүүстэй холбоотой гэр бүл холбоотой хүмүүс ерөөсөн маш их дотгошоо болж байна. Энэ дотроо маш их юм нуудаг хаадаг тийм үү? Одоо ярьж хэлэхгүй мөртнө гэж байгаад байдаг. Хүн хулгайгаа хийчээд нуугаад байх тусан тэндээ зовоод байдаг. Түүнээсээ болоод би ихтэй юм тий. Одоо өвдгөөд гомдоогоод гомдол үсээд өвдгөөд байдаг. Гэтэл одоо яаж юм гэхээр одоо сүүлийн үед бас нэг бид хэд сайн архангаа ядаалаад байсан тийм ээ. Архангаа гэдэг нэлээд олон нийгмийн хариуцлага хүрээ нэлээд олон хүнийг одоо төлбөргөө үзэж байрж заасч хоёр өдөр үнэхээр багтсан биднэрт тийм ийм бас тэгэхэд тэнд дотор бас ажиглагдаж байгаа юм гэх юм уу энэ бас иж байгаа хүмүүс ажиглагдаж байгаа юм уу гэхээр одоо багтаа ч юм уу залуудаа ч гэсэн юм уу тийм ээ авсан машин хүнд шарах ээж нэг замнад хамаагүй нэг үг хэлчихсэн байл та. Манай ээж намайг тэгээ баах тэгээ хэлцээ одоо би тэрүүнд гомддог. За дээрсээ бас өөрөөр модтой. Одоо монголчууд нэг ёсон л та сайхан бэр гоодаг тийм ээ. Намайг бэр гоож аваагүй штэ гэдэг тийм гомдлого өгдөг. Одоо ингээд одоо тийм ээ нөхөртэй гаргаад байдаг. Тэгсэн мөртлөө баг 20 30 жилийн амьдрал 5 6 хүүхдээ хийж авалцсан байна. Тэгэхээр бид нар энэ бүгдийг дотоодоо засах хүч биш штэ. Одоо нэг сүнсгэл би ингэж чадарсан суудсан байна гэдэг шүү дээ. Тэр тухай нэг яагаад гэж юм гэдэг талаас нэг мэдээлэл өгдөг. Сүнснүүд ингэ одоо бүр батарейн зэнэгэн суудсан тий. Ер нь бол сүнсгэл хоёр янзаар хийгддэг. Нэгдүгээр тэр ер нь ингээд хүний сүнсийг ингээд мэдэрхээр байж ерөөсөө яг ариун сүнсний өөр амин чанар нь хайр гэрэл хийдэг. Тэгэнгүүт яшгүй тэр сүнсний тэр амин чанар тэр хайр гэрлийн орон зүгээр саалцсан юм. Саалтаа за их гинтчгэр бүр биендээ байхгүй. Одоо ингээд сүнсний дуудаад байх биендээ байх. Тэрийг яаж авчирч байгаа нэхэр тэр хүнийг өөрийн нэг сүнсний хүн өшөөр ирүүлдэг. Яг тэр угаасаа ямар ч гэмтэлгүй тэр ариун сүнс бид нар өөрсдөө ямар нэгэн байдлыг гэмтэж байгаа учраас намайг өшөөрөө тэр биендээ ирж өөрөө нь гуйлгаж байгаа дахиж ингээд дуудаад авчирдаг. За тэгэнгүүт тэр ингээд одоо саарл байна уу, хар байна уу тэр гэрлийн ихэд болох юм байна шүү дээ. Энэ юу юм бэ? Энэ одоо юуны эрчим байна гэд мэдрэхээр тэн дээр нөгөө гомдол, цөөхрөл, гутрал, ганцаар тийм үү? Тий, зарим тэр зарим хүн би ингэж явахаар үхийг ботсон байдаг. За тэгээд тэгж бодхол юм болоод ерөөсөө тэр амин сүнс, хувь тавилангийн сүнс хоёулаа ерөөдөө гэмтсэн гэдэг. Тийм тэгээд өөрийгөө голоо тийм миний энэ хувь зай би яатсан хүн юм бэ гэж ингээд энэ бүгд тэр гэмтчихдэг. Тэгээд тэр дотроосоо тэр сүргэгчин гараад байна шүү дээ. Өөрийгөө занаад байна, өөрийгөө зүхээд байна, гомдоод байна, гутраад байна, хүнийг буруутгаад байна, хүнийг үзэн ядаад байна. Хүнийг хайрлах битгий өөрийгөө хайрлахгүй шүү дээ. Өөрийгөө хайрлахгүй өөрийгөө зүхээд хувь тавилгаа зүхээд байна, амьдралаа зүхээд байна тийм. Тэгээ гэмтчихдэг. За хоолой тохиолдолд яах вэ? Гаднаас нөгөө хийцэн юм байдаг. Гаднаас хийж тэр хүмүүс тэрийг нэг их санаатаа хийдэг учиргүй хараалж чадах гэж. Одоо хоёр хүн хоорондоо ингээд бие биенээ үзэн яддаг хоёр хүн байлаа гэхэд тэр үзэн ядсан хүний харц хүртэл гэмтэж идэх сүнсийг харц хүртэл харц хотоо штэ. Тэр гэмтэл тэр муха харагч чинь хаашаа ирдэг сүнсрүү л ирдэг. Тэгэхээр тэр нөгөө гаднаас шилдэг гэмтсэн тохиолдол бол байдаг. А тэгвэл ихэнх тохиолдол
өөрөө тэр сүргсэн цоцроосоо цацраацсан байдаг. Тэгээд сүнсээ ингээд цоцруулсан. Тэгээд сүнс ингээд уйлдаг. Бүр яг ингээд одоо засаад ирэхээр ингээд бүр баярлалаа гэж хэлдэг. Урдаас талархдаг. Тэр яалтчгүй тэнд тийм амьдж байна. Тэгэхээр дотроо тийм амьд хүнтэй байгаа байхгүй. Дотроо тэр хөөрхөн ингээд амьд дотор хүн байгаад байна. Тэр хүнээ баярлуулах хэрэгтэй. Тэрийг ойлгох хэрэгтэй. Чадлаасаа хэтэрсэн ажил руу зүтгэл. Чадлаасаа хэтэрсэн том юм мөрөөдөл. Хүн өнөөдөр чадлаасаа хэтэрсэн том юм мөрөөдөхийг бас буруу гэдэг шүү дээ. Яг энэ бол дотоод мөрөөдөл. Чи чадах юм аа. Өөрийнхөө махан бие, оюун ухааны төвшөнд, сүнсэлийнхаа төвшөнд чадах юм аа чи өнөөдөр мэдж тэрийг хийж мөрөдөж явах хэрэгтэй тий. Тэгэнгүүт чадахгүй юм руу цацраад тэгээ сүүл рүү нэг сүнс нь одоо үнэхээр би ятарч байна. Тэгээ борчооч тэгээд ингээ гуйж байгаа нь бүрхэл мэдрэгддэг эзнээсээ зүрхрүүлдэг. Тийм тэгэхээр тэр өөрийгөө хайрлах гэдэг авч ерөөсөө тэр дотор хүний хайрлахыг хэлээд байгаа тий. Дотор хүний амлан тайван байлгаж дотор хүнийхээ хүслээр нь байх. Тэгэхээр ерөөсөө л өөрөөсөө итгэл. Өөрөөсөө итгэл өөрөөрөө зас. Тийм. Өөрийнх нь тэгвэл хүч чадлыг тайгийн имчилгээ үйлчлэгээ засвар бариад энэ бүх юмыг өөрт нь ингээ өгж байгаа л гэсэн үг шүү дээ. Кодлол ерөөсөө залгаж байгаа. Тэгээд хүч нь цаанаа ингээ зөвхөн энэ биендээ биш. Ураг удам хүмүүс тийм хүч байсан. Арын тал, ээжийн тал. За ингээ бид ингээ одоо дээшээ ингээ өвгдүүдийн хөөгд ингээ үзэхээр тэнд тийм хатан заяада, тийм ноён заяада ч юм уу. Тийм одоо хүмүүсийнх нь эрчим байсаар хүмүүс тэрийг тандж мэдчихэв. Тэгээд өөрт нь тэр их хүч, удмын тэр хүч байна. Та тийм байна гэхлээр нүдэнд ялзаад хинч тэрийг хийж байгаагүй ч юм уу, хинч тэрийг мэдэхгүй ч юм уу, анзаардаггүй тэр юм ингээ хэлэхээр хүн нэрээ тийштэй манай тэр өвөө тийм, манай тэр имээ тийм үү? Манай удам тийм баатар хүн байсан. Нэрээ тийштэй гэдэг ингээ омогшоод ирж байгаа. Тэгээ энэ мэн бас юутай юм гэхээр бид нэг ургийн бичих хөтөлтөд ураг удмаар сууж байгаа ярьдаг, удмаа маагддаг тийм үү? Манай удам ийм сайхан удмын хүн шүү. Бид нар бэр болоод очихдоо ч юм уу, уулын нэг танилж явах хэрэгтэй. Тийм үү? Нөгөө талаар аав ээж бид нар танилж явах хэрэгтэй. Бид нар хүүхдүүдэд хэлж явах хэрэгтэй. Хүн ураг удмаараа бахархах хэрэгтэй. Аав ээжээ бахархах хэрэгтэй. Дээрээс нь ийм сайхан өндөр удмын юм чи би бас хүчтэй гэдэг юм л байхгүй болгоцсон. Чи эзнийг авчаагүй, чи л болохгүй байна. Одоо чи л тийгээд байна гэдэг. Нөгөөдгөө өөрөөсөө амаараа нөгөөдгөө доош нь хийгээд сүнс нь хамгийн хүчгүй хамгийн дараа бусдаа сайдаг болсон. Утмаа юус мэдгүй юм. Тэгээд энэ цагт орж ирээд бид нартай ороод ингээд талд нь ороод ингээд яриа хэлэхээр нөгөө нэг зарлагдана гэдэг шиг. Сүүлдээ зүгээрээ баярлаа, бүр баярлаа гэдэг имэйл ингээд хэлээд өөрсдөө яг ингээд туултуудыг өөрийн биеэр үзээд ингээд хийж байгаа юм их байна. Тэгээд тэрийг хараад засаад баярлаа гэдэг үг эднийхээс галтаа хашааг нь харах сайхан байна. Тэгээд тэр нөгөө удам гэснээс одоо монголчууд ярьдаг шүү дээ. Удмаа мэдгүй ой төрсөн сарвч гэж тий. Тэгэнгүүт удмаа мэдгүй за хүн чиний болохоор ханийн заяа, үрийн заяа гэдэг ээжийн аав талын дээдсүүдийн чинь байдаг юм байна. Тэр чинь сүнсгэрlээд ханддаг шүү дээ. Тэгэнгүүт ингээд нэг хүн ээжийн аав талаа мэдгүй гэхээр мэдхгүй. Тэгээ би юу зөвлөв гэхээр за монголчууд чи одоо мэдж байгаа. Яг тэгэхээр чиний ханийн заяа, үрийн заяа, ээжийн аав талынхын ийд юм бэ. Чиний амьдралын норн нурууг аав талынхын ийд юм бэ тий. Чи одоо ядахтаа энэ заслаж өвгөддөд талах. Миний энэ сайхан заяаг өргөж явж байгаа. Тэгээд би гэртээ очиж сайхан одоо эндээс мөнгө аяг бариад бодлороо өргөж болно. Гэртээ очиж сүүгөө өргөрөө. Монгол хүн гэдэг яагаад гэж өргөд идэм бэ? Тэр дотоод сэтгэлийн тэр хэрчмээ дээшээ бариад тэднэртээ тэр сэтгэлийнхаа эрчмийг хүргэж байхдаа өөрийгөө өргөж байгаа байхгүй юу? Удам хор зайгаа өргөж байгаа. Удмаа өргөж байгаа. Түүнээс тэр дээдээс сүүгээр дотоод байгаа юм биш үү? Тэр цагаан сүүгээр чиний сэтгэлийн тэр талархал, өрөөлийн тэр хэмнэлийн эрчмэл дээшээ хурж идэг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө өргөж байгаа шүү. Өргөн гэдэг чинь ингэж хэлээд тэгэнгүүт одоо би удмаас судлаа. Би аав талыг өрөөсөө гэдэг. Одоо би айл нутгийн хүмүүс судлаа гэд ингэж яадаг. Тэгэхээр удмаа өргөн гэдэг. Тэр удмаа мэдчихэж өргөн шүү дээ. Мэдхгүй хийж яаж өргөх юм. Тийм үстэй. Тэгэхээр удмаа судгаа сайн судлах хэрэгтэй юм байна. Тэгээд бас сая бидний юм дээр бас нэлээд их хэдэн тийм түнд хүмүүс иржсэн. Тоглоомд онцсон хүмүүс байна. Тэгээд дээрэс нь маш их сэтгэлийн одоо хүмүүсүүд сэтгэл санааны хөрчлөлт хүмүүсүүд одоо ингээд евро шард нэмэлт төвлөж штэ. Тийм. Тэгээд тэнтэн яаж үргэлж гэдэг бол тэд зүгээр л утгуулдаг. Хүчтэй юм бол шууд утгуулдаг. Тэгэхээр тэр хүн хэдийн хугацаа тэр юм дарагдчих байх уу? Гэтэл тэр хүн биш. Засах юмнууд энэ зөндөө байгаа.
Тэгээ имийн уулахгүйгээр авчичаад бид ингээд засаад өгөхөд шал ихтэй өөр болж байгаа тийм тохиолдол бол нэлээд байна. Тэр тоглоомод донтсон байгаа гэдэг хүмүүсийг яагаад донтсон? Хаанаа ямар сүнсэндээ очиад ямар юмд очиад заа гэдэг мэдээлэл би тэгье заа тийм гэдэг мэдээлэлтэй өгөөд сүнсээ тийм хураагдсан гэдэг юм одоо юу гэдэг. Хүчээ тэнд өгчөхөд энэ одоо ингээд өөрөө ирэхгүй нөгөө хамаг мөнгө аав ээжийнхаа өөрийнхөө бүх цаас мөнгийг алдсан жирийн хүүхдээс авах компани захирлууд ч гэсэн тийм байна. Өнөөдөр хамаг юм тавиад алдсан. Тийм хүмүүстэй ажиллаж үзлээ. Одоо тэгээд ганц барай засал гэхээс илүү за мөн тэгээ бас нэг одоо нийгэм эдийн засгийн холбоотой нүүр уул уурхай нүүрстэй холбоотой гэх юм уу том тэрэг авсан залуучууд маш их ирж байна. Үнэхээр залуучууд зүтгэж байна, ажлын төлөө зүтгэж байна. Гэтэл нэг өөр зээлээр авсан машин уул уурхай зогссон болохоор одоо яалтай байлаа гэдэг өрөндөө барь одоо нэг авахгүй машинаа хураалах гэдэг одоо ийм бол би яах вэ? Тийм ээ. Энэ талдаа нэг сэтгэлээрээ өнцөн хүүхдэд ямар ч алхам гэхэд бас бэлэн биш. Ээж аав тэрийг анхаарах байна. Удам тэрийг хайрлахгүй. Тийм үү? Тэр хүүхдэд буруу байхгүй үнэхээр зүтгэж байна. Одоо би яах вэ гэдэг ингээд батсан тийм. Ер нь ингэдэж штэ айл болгонд өргөдөн болгонд тийм зүтгэдэг хамаг ажлын хийдэг нөхдөд штэ. Хамаг юм нөгөөдөл авч. Тэдрийг юу яаж дэмжих вэ? Тэдрэл суучвал тэдэр болохгүй штэ. Нэг хүн яаж ингэж царайгод хүчтэй яваад байвал бас нэг чирээд штэ Монгол юм чи тийм. Тэрийг бид таних хэвээр. Энэ мод энэ л бид тэгдэг энээс би мөнгө авах хэвээр. Энэ л манай хамаг хараа ажил хийж өгдөг гэдэг. Тэр хүнийг хайрлах хэвээр. Тэр хүнтэй удам дор илүү хоорондоо харьцаж тийм үү. Нөгөө талаар тэр хүнийг удам босгож ирэх хэвээр байхгүй. Ямар нэгэн байдлаар оршихыг хохирохгүйгээр тий олсон зоос бол харин байгаа шүү дээ. Бусдыг орших хохироод олцсон тэр зоосны ард тэр хичнээн том зайлшгүй тэр нөгөө нэг тий буруу үйл өөрийнх нь хамгаалаад нэг тийм хүчрхжүүлээд дотроос нь хүчрхжүүл тэр хүлээсийг задлах боломж юм. Байлгүй монголчууд ингэж тосож мэдээ тисэж үлдэх гэж. Үнэхээр болохгүй юм байна. Ингэчүүл танай компанид гэж нэгэ бид одоо хэд хэдэн компанид ажиллаад үзсэн. Хэд хэдэн хүмүүстэй одоо бизнесмен хүмүүстэй тийм үү. Яг эн чинь ингээ болохгүй нэ. За та яг энэ хичим яг энэ юмыг та ингээ заглаад засаад ингээ. Тэгэх юм бол тэний мөнгнүүд ороод орж иж байгаа мөнгө бид тогтвортой бэлтгэх юм бол яах вэ? Гэдэг юм тэр компани тэр хүн дээр ч юм уу одоо бид нар нийлж үлдэн юм дом нэг талаар дом нөгөө талаар засал тийм үү тэгээд нөгөө талаар байгаль оршихуй хаана юу ямар газар бид нар бүх эзэнгүй юм дээр байхгүй шүү дээ. Бүх газар ирчэнтэй эзэнтэй тэр оршихуйтай хилцэж ярьж одоо дээд өвгдүүдтэй хүртэл бид нар хилцэж ярьж цохроод бүх юм бэлтжиж энд одоо үйл ажиллагаа тэгш явж байдаг. Гэтэл л одоо хүмүүс одоо ярьж хэлж зааж засч явж байгаа да. Тэгээд одоо фитидийн гэдэг юм уу да та хэдийн имжлэгийн харагдсан. Хүний махан биетэй те сүнсгэл биетэй сэтгэл гэдэг юм уу да тэр үлийн өөрийн бие гэдэг ингээд 3-4 биетээр гээд ижил үйлчлэхтэй ижил одоо үйлчлэлүүд үзүүлэхтэй хүмүүс ингээд маш хурдан засарл аваад байгаа байдал анзаарч байна. Тэгэхээр одоо ирж байгаа хүмүүсийн бие махбодтой харьцахад ер нь хүмүүс юу анхаараасаа гэж бадмаар байна. Ямар асуудлаас болоод хүмүүс ингээд өвдөөд гимтээд бэртээд одоо үүдээ харваад ингээд тэгээд байгаа гэдэг талаас. Ер нь бол энэ өөрчлөлт чинь олдмол бас байгаад байгаа байхгүй юу? Яг тэр олдмол вэ гэхэлэр нөгөө хүнд ингээд нөгөө хий харивжаад ирж штэ. Хий харивдаад ирнэ гэдэг тэр хүн яа тэр юунаас болоод тэр хий харивдаад зүрх өвдөж ингээл хүмүүс тэгээд байдаг. Нөгөө хүнд одоо гомдсон гомдлоо ерөөсөө тэрнийг юу гэж бодохгүй юм л та. өвчнөө үүсгэх тэнд байна гэж тэнд ерөөсөө байна гэж бодохгүй тэнгүүтээ за ер нь бол нөгөө нэг би жаахан өвдөд байна яг юу өвдөд байна гэдгийг хэлж мэдэхгүй. Тэгээд зүрхийн одоо ингээд зүрхнийхэн сувгийг ингээ хөөштэй. Тэгэхээр зарим нэг нэг үгүй энэ суган дээр л булчирхаа байна энэ булчирхаг яга байхгүй болгочихвоо гэдэг байгаа байхгүй. Тэр маань хий байгаад байгаа байхгүй юу? Хийг хөөж барина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо бие махбод дотор нэг тийм хийн судлууд байна уу? Байна. Тэр яг тийм тэр бүлэглэж саатч байна уу? Саатаж штэ. Одоо чинь туслын ангал системээр одоо хүний бие дотор заадад цус маань эргэлж байгаа шүү дээ. Тэрний голд одоо туслаар ингээд үзэл та. Голд нь хий орчихлоор явдаг байлгүй. Тийм. Явахгүй шүү дээ. Яг л тэрэлтэй ижил.
тэрийг тэгээд яагаад тэгж байхад тэгж өвдөөд байна жишээ. Хүмүүс өвдөөд байна. Хорлоод байна шүү дээ. Хэдэн удаагийн барин дараа тэр өвчнөд гайхал. Ер нь бол эхний барин дээр бол үнэхээр зарим нэг нь бол өвднө. Гэхдээ хүн болгон дээр адилхан биш үү? Зарим нэг нь бол гайгүй байдаг. А зарим хүмүүс нөгөө гомдол их байгаа болохоор тэр гомдлыг юунаас болж бас үүссэн байх шүү дээ. Тэр нь тэгээд өвддөг юм байна. Биш дээ. Би мэдээж тэр нэг өвдөх гэж бариагүй шүү дээ. Өвчнийх нь өсрөгийг хөөж гаргах юм шүү. Одоо тэр юу хэвийн урсгалд оруулах гэж. Гэхдээ манай төмөр хүмүүсийн даваа тал нэг яг тэрнтэй нам сэтгэл зүгнэсдэг. Уйлаад гарах. Наад юмаа гэхэд нэг чинь уйлч гэсэн мөртлөө яа гэсэн юм яг тийм. Энэ нь давхацчаа яг дарамтч өлөөлөд байгаа юм шиг. Хүн дарамтлаад байгаа юм шиг. Сумын хөөж тэгэхээр яг тэр. Тэгээд дараа нь яг тийм 100% болж байгаа гэдэг шалгаад үзэх 100%. Маш хурдан хугацаа. Одоо гараа хөдлөж чадахгүй хүн чинь маш хурдан хугацаанд гараа хөдлөж ингээд бүр ингээд сунаасаа хүн дээр энэ хүнтэй хавчсан байсан хүн чинь сунаасаа хүн дээр ингэж ингэж байгаа. Тэгэхээр одоо энэ болох байгаа суугс юугаа нэгэд өчөд тэгтээ тэр үед хөдлөж байгаа. Гэтэл хүмүүс энүүтэй болоод тэгтээ нөгөө одоо энийг одоо энэ нөгөө харсан хүмүүс дээр бас нэг юм байна л да. Хүмүүс 3 хоногийн дотор одоо 10 жил болцсон, 7 жил болцсон ингээд янз янзын улсууд ирж штеп. Тэргүүндээ хамт хөдөлгөөн гэж 3 хоногийн дотор чи 3 хоногийн дотор хөдөлгөөнд оруулах гэсэн гээ үстэй. Гэхдээ яаж тэхвдээ тэр чинь. Зарим хүмүүс одоо ингэдэг байхгүй. Одоо тэр сууд сууг ингээд хөөгд ирэн штеп. Бүгднгийн ингээд хөөгд янзлаад ирэхээр зарим хүмүүсийнх бол өөрчлөгдөв шууд 3 хоног дотор. Өөртөө байна. А гэтэл зарим нэг 3 хоног ч багтаа шүү байна. Яаж 3 хоног гэд та одоо энэ ингээд төвшөнд одоо яг за та анх ирэхдээ таны гар хөдлөхгүй байлаа. Одоо бол таны хураанууд хөдлөж байна. Тэгээд та энэ чи өдрөөр өөр дасгал хөдөлгөөн хийжээс тэр маань бас гайгүй болно шүү дээ. Гэтэл 3 хоногийн дотор би шийдтэн биш шүү дээ. Шийдтэн л болоод байна. тэгээд бас нэг шууд идгээд нэгсэн бас нэг харж байгаа цэгвэн гэхээр тэр өөрчлөлт нь өвдөж байгаа хүн байна. За та сүнс бие сэтгэлээр зөвшөөрөх хэрэгтэй. Яг үнэ. Зөвшөөрч дээрс нь өвдөж зөвшөөр, өөр нь сүнс нь зөвшөөрнө. Энэ махбодын зөвшөөрөл энэ их бүх юм өөртөө тавиад өгч байгаа байхгүй. Тэгээд дээрс нь эмчтэй зөвшөөрсөн тийм тавиад зөвшөөрсөн. Өөрөө нэг чадахгүй байгаа хүмүүс ёйлтой өвдөд дээ шүү дээ. Одоо бид нар тийм кейс хийсэн тийм үү? Ёйлтой өвдөд дээ шүү. Одоо боли. Та нар ямар их өвдөгтэй. Бид нар өвдөж байгаа биш тэр өөрөөр нь ахад гэх юм байна. Тэгээ за таны удам ухсаа тийм байна гэхээр за тийм л юм байл тэдний юм тэмдээл байна үстэй. Намайг засаадаг. Өнөөдөр бид нар магадгүй тэр хүн зөвшөөрөх бол тэр хүн рүү бид нар нэвтэрч орж тэгж ингэж эмчилгээ үзүүлэх бас нэг тийм хэцүү байгаа. Юу байх шиг тийм итгэл үнэмшил бас нөлөөлж байгаа шүү дээ. Зарим нэг сонжиж иргэсэн хүмүүст үйлчлэлж авах сул. А яг чин сэтгэлээс итгэж ирсэн хүмүүс хоор юм таваад хүмүүс гэсэн ингэ сонжиж ирдэг. Өчнөө барины газар өчнөө ламбо үзүүлж явдаг. Тэгэд за тийм бай. За тэгээд дараагийнх нь яаж ийн гэж яагаад бид нар бүх юм хэлэхээр асуулт хийдэг. Яг л энийг чи би хүлээж ирсэн юм аа. Тийм ээ. Олон газар яваад мэдхгүй байсан би та нар ингээ хэлээд өгчлээ. Та бүгд хэлээд өгчлээ. Одоо би яах вэ? Гэт ингээд нэгтгэхээр нөө сүнсэн зөвшөөрөд тэгэхэд бид нар өөртөө нөөртөө ингээ хэлцэж чад ямар дом хийх вэ? Яаж байх вэ? Яаж засах вэ гэдэг нь нээлттэй байна. Тэгэхээр хурдан имчилгээ авч байгаа гэдгийг хүмүүс маш сайн хэлэхээр хүмүүс нөгөө нэг сэтгэлээ онцон сонцсон яасан гэж ижээсэн хүмүүсийн тэр дараа зүгээр болж байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай. Тэгээд бас ихтэй одоо яг ингээл ирсэн энэ олон хүмүүсээс бол ерөөсөө сэтгэл дундуур гарсан хүн бол байхгүй. За стомик ганц нэг гэдэг шиг. Яг сонжиж ирсэн ганц нэг хүн байх. Тэгтээ тэд чинь нөгөө ороод яг сонжиж ингээд ороод гарахтаа бүр ярьжсэн шүү дээ манай нэг энэ ороод энэ хөл дээр ороод 10 гутаа тэсвэр болсон шатгаад авчаасан гэдэг. Ганц нэг тийм тохиол байсан. Тэгээ энэ 10 минутаа бид гурав өөр. Тэгээ энэ өөр суугаад өөр өнцгөөс тэр хүний нэг яхад би нэг яаж энд яаж тэр гурав маань хоорондоо нийлж мөрөгж байгаа асуудал хүмүүсд бол бас нэг итгэл маань шууд тэр хүмүүст өгч
өгчээсэн. Тэгээ ярьжсэн. Яг л нөгөө нэг хавцад дээр нэг юм аа яриад идэх шиг тийм тэгдэг байгаа байхгүй. За яг энэ дээр ингээд ороод одоо оюун хэлээр ороод үзүүлээд яасан таны ингэдэг хүмүүс таах юм гэдэг тийм тэгдэг хин тийм төмөдөр бас ороод барив. Төмөд чинь бас өгөөд барих биш. Барихын хажуугаар маш их онцлог бас авах хийгддэг. Тэгээд өөрийнх нь бас нөгөө шид ирдэн өвдөх нь ирдэн байгаа шүү. Тэгэнгүүт ерөөсөө ингээд гурлаа нийлэл яах бүх юм яг ингээд орой дээр мөрөх юм аа. Тэгээд яг тэгж яд. Тэгэхээр үл дүн сайн багтаж шүү. Нөгөө шид гэхээсээ илүү бид нар бол тэсээ үнэхээр хайрладаг. Үнэхээр хайрж үдсэнтэй ураг удамтай аав ээж ах дүү нартай нь хайрж бүгдийг хайрж нэг хийдэг болохоор хүмүүс бас их урд идэгээд байгаа юм бол би өөрөөсөөндөө хайраар бүх юм хийж штеп. Төрөн дээр ингээд нөгөө нэг чин байна. Тэ айгуу энерги байна. Би бол одоо зарим тохиолдолд даалгаврын заслыг эдгээр хүний асар их өрөдмөдөр зовлон нэг зөв би өөрөө намайг нөгөө уйлж байгааг мэдчихдэг юм чинь одоо яах юм бэ? Тэгэхээр би тэрийг мэддэхгүй одоо симхэн ингээд нулимсаа арчаал. Гэхдээ би өөрөө би ингээд миний нулимс урсж шүү гэдгийг мэддэггүй яа. Тэгэхээр нөгөө заслаж байгаа юм чи өөрөө уйлж байгаа юм шиг. Тэгээд шийддэг. Ихтэй хүмүүс юм маш их сэтгэлээ нууж ирдэг. Яг л маш их хүмүүс үнэхээр ганцаардсан байна. Энэ дотор байгаа бүгд юм ярих хэлэх газаргүй болцсон. Харин тийм бүгднгээс нөгөө одоо тэгээд одоо юм одоо бид нар дээр бид нар танихгүй шүү дээ. Та нарт л ирж ярих юм аа. Тэгээд та нар бидний юм битгий биш. За би та нарт л ярих газар үнэхээр асуултал өгч бүх юм бид нар ч давхар юм хийж өгдөг тийм үү. Өөрөөсөө болохгүй байгаа сүг нэгээд хөтөр хүмүүс ч өөр ирэхгүй нөгөө монголчууд яриад уулаад тэрнийхээ дараа нэг бүх юм гарчаараа нөгөө хүний зөөр бухимдал өшөө онцоо юу гэдэг бүх юм гарчаа нөгөө шилж байгаа яг жиг өөрийнхөө мөн чанар байна. тэгээд ихтэй хурдан болоод. Тийм. Нүдний гэрэлцчихдэг. Лодно тэгээд ихтэй бол бүх юм нууц ингээд дараа нь аян одоо юу гэдэг тийм дүртэй ирчээд яг гарахтаа яг өөрийнхөө мөн чанар. Яг өөрийнхөө чанараар гардаг. Хасан үртэл өөр, төрхөн үртэл өөр ингээ өгөн өөр болоод гардаг тийм. Эхний өдөр яг тэгж гарчвал маргааш энерги л ороод хайр. Тэгэл нөгөө хүнийг одоо нөгөө нэг яг л энэ намайг өөрчлөх юм байна гэдэг шиг нөгөө өөр сэтгэлээсээ бас гаргаж байгаа юм өөр байна л та. Нөгөө одоо 3-4 хоног ч юм уу нөгөө үйлчлэгийн дасан хүмүүсийг буцааж эргэж харалбаа орж байгаа бол барих лөө яг л. Барьж байгаа. Бид нар нийлээд бас нэг хээр гараад сайхан байгальтайгаа зохируулаад гал бадраагаад тийм үгээд галын эрчим, усны эрчим, хүс өргөл өргөх тийм ураг удамдаа өргөл өргөх гэдэг байдлаараа бас нөгөө хүмүүстэй нэгтгэхэд байсан. Тэгээ энэ бол нөгөө хүмүүс юм байна ах танихгүй байсан одоо таниануудыг таниулж өгчээсэн. Тэгээ тэрэндээ хүмүүс үнэхээр баястай байна. Хизээж зөвхөн өөртөө ганцхан болохгүй гадаг доод цэцгээ гэдэг хүүхдтэй өргөл өргөжсэн болохоос ураг удамдаа нийт таяр бүгдийг энд хамарч өргөл өргөл яасан сайхан юм бэ? Тийм ээ. Лус гэдэг чинь бас юм байдаг юм байна. Лусад өргөл өргөнд чи яасан сайхан бэ гэдэг. Одоо энгийн мөртлөө бид нар одоо таньж мэдэхгүй бол ямар гоё байсан юм бэ гэдэг. Тий. Тэр бүгдээр одоо нэгсчихсэн бас гоё байсан. За нэг иймэрхүү ажил хийж байна. Тэм олон нэ тэгээд та бүхэн бас ер нь бол яг нэг тийм орчин үеийн ангаах ухаан ч юм уу бусад хүмүүсийн чадж байгаа орон зайнаас арай зайлсхийгээд хурж чадахгүй байгаа тэр орон зай нэг талдаа бол бидний өвдөөсөөс уламжилж ирсэн тэр нэг тийм эмнэлэггүй шоронгой цагдаагүй байсан тэр ард түмэн ямар арга хэрэгслэл хэрэгжилж ийж тэр эмнэлэггүй шоронгой байсан бэ гэдэг тал руугаа бас нэг ярил хайгуул хийж үйлдэл хийж явж байгаа тэр ажил шүү. Тэгээд сонирхож байгаа бүхэн дараа утас дээр байгаа тэр текст хэсэгт байгаа тэрүүндээ холбогдоод тэгээд зориорой мэдээж одоо наадам хүртэл ажиллах ба тий. Тэгээд 100 амарна тэр хүртэл яг бас зөвхөн ер нь бол өдөрт нэг 2-3 хүнд үйлчилж чадчихээн тийм ээ. Ер нь тэгэхээр нөгөө очир их байдаг хүлээлттэй бас жоохон тэмхүү асуудлууд байгаа учраас яг өөрийн биеийн чин сэтгэлээсээ зориод ирсэн хүнд бол одоо хүрэлцэх гэх юм уу та тийм л боломж байгаа гэдэг бол та бүхэн бас сайн ойлгохрой гэж яа. Баярлалаа. Баярлалаа.